За сайн байцгаана уу. Retro NBA контентын маань дараагийн дугаар эхлэхэд бэлэн болоод байна. За энэ удаагийн дугаараар бид хоёр нэг багийг сонгож авахар болсон байгаа. Одоо нэг бид хэд ч нэг Phoenix Suns юу гэж ярьсан шүү дээ OKC тэргээд. За энэ удаагийн дугаараар бид нар Lob City era буюу одоо Los Angeles Clippers-ийн одоо Blake Griffin, Chris Paul, DeAndre Jordan бас гоё ирүү юу байсан. Авраг аваагүй ч маш үзүүштэй бас дэлхийг бол байлдан дагуулж ирсэн нэг баг байсан тийм ээ. Илээ хати эзэн баг болж явсан үе нэ. Ярахаар бэлдээд байна. Los Angeles Clippers-ийн хамгийн ер нь амжилттай байсан он жилүүд шүү дээ. Түүхэндээ. Тийм. Одоо энэ Kawhi PG ирүү үеэс илүү ер нь бол рекордтой шүү дээ. Одоо жишээлбэл хамгийн өндөр хожлын амжилттай жилүүд нь CP Blake, DeAndre гуйхтай хахад байсан. За тэгээд илүү тогтмол амжилттай тий. За энэ ирүү үе ер нь хаанаас хизэнээс эхэлсэн бэ? За 2008 онд бид нэр очих хэвээр. За 2008 оны драфтаар эхний тойргийн 7-оор Eric Gordon сонгоод 2 дугаар тойргийн 35-аар DeAndre Jordan сонгож байгаа. За тэгэхээр мэдээж Lob City-ийн хамгийн гол төвийн тоглогч тийм ээ. Тухайн үед чи Clippers ч нөө Elton Brand тий, Corey Maggette, Chris Kaman ч бүр All Star болж илүү яалаа. Бүр гэтээ ерөөсөө амжилт үзүүлэхгүй дандаа л доогоор л байдаг гэсэн дөө. Тэг. Ер нь дандаа амжилтгүй үйлрэлүүд байсан. Тэгэд Eric Gordon яг орж ирээд эхний хоёр үйлрэлтэйг сайн тоглодог. Гэхдээ ялтыг бол багийг бол ялтанд бол хөгж чадаагүй тийм ээ. Rookie ч байсан юм дөө тий. За улмаар 2009 онд бол драфтын номер 1-ийг авч байгаа. За тэгээд цагаан LeBron очтоо. Өнөөдөр Blake Griffin баг high school тахта тийм л очтой байсан шүү дээ тий. Oklahoma-гийн сургуульд бол үнэхээр галзуу үйлрэлийг өнгөрүүлдэг. Тэр ч утгаараа одоо Stephen Curry, James Harden биш тийм ээ. Blake Griffin бол эхний драфтын эхний сонголтоор драфтын нэгээр сонгох нь бол ойлгомжтой бол байсан үе тийм. За тэгээ харамсалтай тухайн үйлрэлтэй бол Griffin одоо Preseason биш ээ. Summer League дээр гимтчихдэг. Preseason үеэр тоглож байгаад гимтээд нэг үйлрэл бол бүтэн өмдсөн. За тэгээд 10-аас 11 оны үйлрэлт бол Blake Griffin бол rookie статустайгаар орж ирж байгаа. Тэгээ Griffin-ийн эхний үйлрэлийг та хэд санддаг бүр. Үнэхээр одоо баг хамгийн супер rookie үйлрэл гэж баг нэрлэж байна шүү дээ. Ер нь NBA-гийн үйлрэлд rookie үйлрэлдээ All Star болсон маш цөөхөн олон тоглогч нар байдаг. LeBron чадаагүй тэ одоо сая Victor Wembanyama чадсангүй, Luka Doncic чадсангүй, Michael Jordan чадсангүй гэдэг. Тэгэхээр яа харахгүй үнэхээр бас доминант үйлрэлийг бол өнгөрүүлдэг тийм ээ. Тэгэд Blake Griffin-ийн баг хамгийн ихний оноо зүгээр тоглолт байсан шүү дээ. Тэгэл энэ тоглогч зүгээр өөрийгөө ингэ мэдрүүлсэн шүү дээ. За энэ жил зүгээр Blake одоо яг нь Lakers авраг баг байсан тий. Clippers-ийн үзэг шалтгаанууд ингээд гарч эхэлсэн л дээ. Илээ гэлтгүү дэлхийн нийтэд. Тэгэд Griffin Slam Dunk-ийн тэмцээнд орсон. За тэгээ шилдэг Rookie of the Year болж John Wall-ийн шагналыг булаасан. Rookie of the Year-ийг бүр нөгөө 100-ийн саналаар тавдаг тий. Тэгээд All Star баг нөгөө нэг хүн баг сонгож нөхөн сонгох дээр баг Griffin-ийг сонгоод тэгэд Griffin чинь тухайн жил баг шууд эхний жилдээ л шууд All Star-ын бүх ивэнтүүдэд оролцсон. Ирээдүйн суперстар гэдэг айгүй гоё эхэлж исэн. Гэтэ тэр үйлрэлтээ бол яг уу нэг амжилт гаргаагүй нэг плей-оффын гадуур 9-10 дугаар байран дээр байсан. За тухайн үед тэгээд DeAndre Jordan бол гарааны төв болж илаа. Chris Kaman ер нь бол жоохон форм алдах тал дээр явж илаа. За холбогч дээр нь Baron Davis те, Mo Williams гэх тоглогчд байсан. За Eric Gordon байсан. За дараа нь гэхдээ 2011-ээс 12 оны үйлрэлт бол lockout season болсон. За 100 нь Chris Paul-ын солилцоог NBA-с зөвшөөрөөгүй Lakers руу. Тэгвэл Clippers руу зөвшөөрсөн те. Ингэснээр юу нь бол NBA-г балансжуулсан гэж бол David Stern бол ярьдаг. Сагсан бөмбөгийн шалтгаанаар Lakers руу орохыг нь одоо хоригддаг тийм ээ. За улмаар Chris Paul-ыг бол одоо гол асетээр нь бол Eric Gordon те одоо Baron Davis эдрийг оролцуулаад Chris Paul-ыг аваад ирж байгаа. Ингэснээр одоогийн бол бидний мэдих Lob City Clippers бол бүрэн бүрэлдэхүүнээр бүрэлдэж байгаа. За тухайн үеийн тасгалжуулагчаар нь хэн байсан бэ? Тухайн үеийн тасгалжуулагчаар ч одоо Vinny Delengro байсан юм биз дээ те. Энэ үе чинь бол Doc Rivers Бостонд байгаа шүү дээ. Тийм, Бостонд ялгуурсан амжилттай хийж ирсэн. Хамгийн сайн он жилүүдэд өнгөрүүлж ирсэн ингээл. Тэгээд мэдээж Chris Paul ирээд Blake Griffin, DeAndre Jordan гээд нөгөө гол одоо core бүрэлдэхүүн бүрдэж байгаа. Гэхдээ
нэгдүгээр шатанд бол Memphis-ийг бол мэдээж 7 тоглолтоор хождог тийм ээ. Нөгөө амар эргийн ирэлт хийдэж шít нэг тоглолтын дээр би санаа 20 оноос 25 оноос эргийн ирэлт өглөө нэг тгийж хожиж исэн нүхтэй. Тэр үед бас нөгөө нэг Caron Butler Clippers байсан. Одоо SF дээр нь те. За тэгээд Randy Foy байсан, Nick Young байсан гэд. Ер нь бол нэлээд юм довтлогоо сайтай баг байгаа байхгүй одоо харахад. За тэгээд сэлгээнд нь Kenny Martin, Chauncey Billups ч юм уу те. Тэгээд тоглогчд байсан. За тэгээд 2012-оос 13 оны үеэрл бол 56-26 гээд Clippers багийн түүхэнд хамгийн өндөр амжилттай баг үзүүлсэн гэж санаад байна. Тий, ер нь анх удаа франчайзын түүхэнд 50-аас дээш хожлоо авч ирсэн тухайн үеэрл тийм ээ. Тэгээд West-ийн 4-оор гарч байгаа. За тэгээд плей-оффын эхний шатанд бол мэдээж Memphis-тэйгээ дахиад харж байгаа. За энэ удаа Memphis 6 тоглолтод хожигдож байгаа энэ үеэ. За тэгээд мэдээж дахиад фейлдсэн учраас мэдээж юугаа Дэлнэгрөө засалжуулж чиг халаад Doc Rivers-ийг солилцоогоор авсан. 2015 оны драфтын эхний дөрөв ихээр авч байгаа. Баш одоо нөгөө нэг дасгалжуулагчийг солилцоогоор аавна гэдэг бол бас тиймч олон тохиолдол биш тийм ээ. Тий. Тэгэд энэ үед чинь одоо бүрэлдэхүүнийг харах юм бол Chris Paul одоо нөгөө гурав дээр чинь гадна Matt Barnes, Jamal Crawford нөр ирж байгаа. Тэгээ Jamal Crawford чинь нөгөө нэг алдарт баахан шилдэг 6 дахь тоглогчийн шагналыг бараг 2 жил дараалал авч байгаа шүү дээ. Тэгээ ерөнхийдөө нэг илүү гоё баг болж бүрдэж ирж байгаа. Тэгээд хамгийн өндөр амжилттай бол одоо саяны 56-26 гэдэг амжилттай 57-25 болгож 2013-аас 14 оны үеэрэлт бол. Тэгээд энэ үлэлээс эхлээд ер нь Chris Paul, Blake Griffin гэдэг хоёулаа All NBA тоглогчд болж байгаа. Blake Griffin бүр MVP-ийн санал асуулга ихний 5-д ордог санагдаж байна. Chris Paul бол угаасаа энэ үед одоо шилдэг одоо баг LeBron KD гэдэг баг Chris Paul гэдэг байсан үг шүү дээ. Тэг шилдэг ер нь бол 4-5 тоглогчийн нэг байсан. За NBA хамгийн шилдэг холбогч байлаа. Тэгээд Point Guard гэдэг очиж авч ирсэн. За тэгээд 14 оны үлрэлт бол Jamal Crawford чи энэ жил шилдэг 6 дахь тоглогчийн шагналаа авсан. За DeAndre Jordan Depoy 3 дугаар байранд бүр нэрлэгдсэн. Chris Paul MVP-гийн бас 7, Blake Griffin MVP-гийн 3 гээд. Үнэхээр гайхалтай амжилттай. Тэгээд хамгийн сонирхолтой нь юу вэ гэхээр энэ баг довтлогооны рейтингээр NBA-г тэргүүлчихсэн. Одоо Golden State-ээс өмнөх шилдэг довтлоготой баг байсан байгаа байхгүй. Тэгээ хамгаалтын рейтингээр бас ихний 10 дотор гээд. Ерөөсөө юм статистик талаас харуул championship. Тий, авраг авах баг байхгүй. Тий. За тэр ч утгаараа мэдээж плей-офф дээр эхний шатанд одоо Golden State Warriors буюу одоо тухайн Mark Jackson-ы Golden State Warriors-тэй таарж маш сонирхолтой цувралыг үзүүлсэн тий. Эхний тоглолтонд Warriors талбайдгаа алдчихад тэгээ дараа нь ээлжиж очиж энэ хоёр ч айгүй хээлжиж хожиж жагаад 7 дахь тоглолтын дээр Warriors-ыг хожиж ирсэн. Ер нь бол Warriors-ыг Dynasty болохоос өмнө хамгийн сүүлд хоцсон баг Clippers байгаа байхгүй. Тэгээд яагаад бас довтлогооны рейтинг сайжирсан байгаа вэ гэхээр JJ Redick энэ үлэлд ирсэн байгаа байхгүй. Дараа нь SG дээр. Тэнгүүд одоо нөгөө бидний мэддэг CP Redick, Matt Barnes, Blake, DeAndre гэсэн 5. Тэгээд сэлгээнээс Jamal Crawford одоо Jared Dudley гэдэл те. Glenn Davis, Big Baby гэл. Хоожоос нөгөө Willie Green одоо нөгөө Pelicans-ын дасгалжуулж байгаа Willie Green хүртэл байсан баг шүү. Тэгээд хэсэг бас Danny Granger, Hedo Turkoglu зэрэг одоо бас ветеран тоглогчид бас байсан. Ийм гоё бүрэлдэхүүн байсан. За 7 тоглолт хийчихэд 2 дугаар шатанд бол 2 жилийн өмнө финалцсан OKC тандартай болтуулсан. За тэгээ Russell Westbrook, Kevin Durant-тэй. Гол нь энэ жил OKC-ийн талбай дээрээс цуврал эхэлсэн. Тэгээд цуврал 2-2 болоод 5 дахь тоглолтын дээр таад сандаг бах те. 1 минут үлдээд байхад 6 оноогоор Clippers тэргүүлж исэн. Үгүй тэр чинь 49 секунд үлдэж байхад 7 оноогоор тэргүүлж хагаад Chris Paul бөмбөгөө 2 даалддаг санагдаж байна. Тийм. Chris Paul-ыг ингээ алдаа авах гэж орлого хийгээд үсрээд тэр үед нь Westbrook бөмбөгийн зөхиод тэгээд 2 оноос сул алдчихдаг. Тэгэд бас Westbrook-ийн шидэлтэн дээр бас 3 шидэлтэн дээр бас алдаа өгчдөг ч юм уу те. Тэгээд тэр 49 секундэд 8 тэг гэдэг раныг хийгээд тэгээд бүр ингээд одоо хоцсон тоглолт алдж ирсэн. За энэ үед бол ерөөсөө Doc Rivers багийн насгалжуулагч байсан л да. Тэгээд тэр тоглолтод магадгүй хоцсон бол Clippers цаашаагаа одоо бүсийн финалд гараад Spurs-тэй бас тоглох байсныг бас үгүйсэхгүй. Тэгээд тэр тоглолтыг ер нь Chris Paul-ийн бас карьерийн хамгийн хард дурсамжийн хар одоо мөчийн нэг гэж ярьдаг. Ер нь бол Chris Paul тухайн яг мөчөд бол нөгөө choke хийсэн гэж ярьдаг шүү дээ. Тий. Яхахгүй тийм болж байна. Талбай дээр одоо Chris Paul-ийн алдаа мадаг гаргахыг гэсэн. Харин тий. Цөөхөн хардаг. Тэр бол ер нь бол Chris Paul-ийн хамгийн чухал үйл шүү дээ. Тий. Уул нь чинь одоо бөмбөг алдалтаар
алдалт одоо point assist rate-оор бол лигд хэрэгүүлдэг хүн шүү дээ. Тэгээд яалтчгүй тэр зурвалт бол үнэхээр Тандри 2 амар байсан. Serge Ibaka, Blake Griffin-ийг сайн хамгаалсан. За тэгээд Kendrick Perkins, Steven Adams гэх тэ. Ер нь бол та нар илүү ийм урт мөчтэй арай динамик баг нэсэн болдог. Яг зүгээрч хүчтэй баг нэсэн. За энэ үеэр бол мэдээж нөгөө Donald Sterling-ийн хэрэг гарч ирж байгаа. Donald Sterling нөгөө арьс өнгөөр ялгуулж тэр нөгөө юугаа найз хүнтэйгээ ярьж исэн ярианы бичлэг нь одоо тийм зэрэг тэгээд тараад ингээд бүр нэлээд шууган тариад тэгээд энэ бол багт их нөлөөлдөг тий. Гол нь энэ нь бол бүр ингээд плей-оффын яг ихний тоглолтын дараачаас гараад эхэлсэн. Тэгээд Clippers бүр ингээд тоглогчд нь баг ингээд тоглохгүй одоо тий суулт зарлах гэсэн ч тийм үү. Тиймэрхүү нөхцөл байдалд ороод тэгэд ер нь бол тэгээд яг бүрэлдэхүүн нэг юм уур амьсгал сонирн болчихоор плей-офф цаашаа явдаг шүү дээ. Энэ жил бол хамгийн сайн жилд нь тэгээ ийм асуудал тулгарч байгаа байхгүй. Яг ийм нэг чухал үед нь тулгарсан. Магадгүй тэрний арай өмнө удирдлийн дундуур байсан бол шал өөр байхгүй. Тийм. Ядаж засчих болохгүй тий. Улмаар тэгээ багийн эзнийг бол шууд бандуулсан шүү дээ тий. Насаар нь бандж байгаа. Тэгээд нөгөө Magic Johnson-ыг бас одоо юу гэдэг Айрсонны үзлэлээр ялгуурлан гадуурсан гэдэг ч юм уу. Дээрээс нь энэ багийн лидер ч өөрөө хар арьстай. Тэгээд гол нь 3 лидер нь гуруулаад хар арьстай тоглогчтой байгаа байхгүй тий. Тэр ийм багт яалтчгүй ингээд зөгцгүй байсан л та. За тэгээд Алтаага засахаар бол 15 оны үлрэлд бол орж ирсэн. Тэгээд 56 26 гэсэн амжилттайгаар бас Clippers бол 3-аар гарсан. Тэгэд өмнө жилийн бүрэлдэхүүн дээрээс нэг фактор өөрчлөлт бол хийгээгүй. Сэлгээнд бол Spencer House л нэмэгдсэн харагдаж байна. Тэгээ хин ирсэн юм. Алтарт Austin Reeves-ийг шүү. Reeves-ийг Doc Rivers авчирсан. За энэ үлрэл бол бас л ялгаагүй бүгд л All NBA гişүү, All Defensive багийн тоглогчид болоод тэгэд нэгдүгээр шат бол баг бүх цаг үеийн хамгийн шилдэг бас нэгдүгээр шатны цувралуудын нэг болж өндөрлсөн. Энэ бол ерөөсөө 14 оны аврага хамгаалагч эсрэг. Тийм. Аврага хамгаалдаг одоо San Antonio Spurs эсрэг бол 7 тоглолт гаргасан. Spurs бол ер нь бол бүрэлдэхүүнээ фактор өөрчлөгдөөгүй тий. Жохон бэртэл гимтлээс болоод бүсийн жоо хойгоор гарсан болохоос бас дахиад аврага хамгаалчаад гайхааргүй баг хүчтэй баг л байсан. Тэгэд энэ цувралд бол Крис Полын ер нь бол Legacy-г батлах цуврал гэж бол бодоод байдیں۔ Тий. Яа харахгүй зөв. Мэдээж одоо 7 тоглолтын Крис Полын нөгөө Tim Duncan-ы дээгүүр тэр ч одоо floater гэх юм уу одоо цацалт гэх юм уу тий. Нилийн дээгүүр цацдээ шүү дээ яг. Одоо нөгөө нэг хамстринг Крис Пол ч угаасаа нөгөө хамстрингийн асуудалтай шүү дээ. Яг хамстрингээ байрал ингээл доголсон ирнээл тэр тоглолтод баг 40 оноо. Яалаа. Тоглосон ирнээл үнэхээр сайн тоглолт. Тэгээд юугаа Дани Гринийг түлхээд цаанаас нь Tim Duncan-ыг гарыг дагуулад явуулдаг тий. Энэ цуврал бол бүр ер нь яг тухайн үеийн саксыг бол яг илэрхийлэх юм хурдтай. Тэгээд Kawhi ч тухайн үед ингээд лигийн хамгийн шилдэг хамгаалагч гэдэг байлаа шүү дээ. Гэхдээ Крис Полыг энэ хамгаалж чадаагүй. Ягаад тэгэхээр Крис Пол илүү ухаалаг илүү хурдтай нэгээд байсан байхгүй. Тэгээ бас Spurs-ийн нэг талаар бас 90 үе дуусч байгааг бас илэрхийлсэн тийм цуврал л. Тэгээд энэ цуврал ер нь энэ жилийн бүрэлдэхүүн нь хамгийн хүчтэй бүрэлдэхүүн бол байсан. Тийм ч учраас ер нь аврагуудыг хоцсон учраас за одоо ер нь Clippers-ийн зам нь ер нь тэгшэрж гэнэ үү да. Тэ. За одоо л энэ жил ер нь бол авраг авах жил нь юм болоо да гэдэг. Тийм бол хүлээлт их байсан. Тийм. Гол нь West-д тэр жил одоо нөгөө тандар нуугаагүй хожиж чаддаг байсан. Memphis жоохон унтсан байсан тий. Тэгээ гол өрсөлдөгч нь одоо юу л хэлсэн шүү дээ. Warriors. Тэгээ энэ жилийн одоо өмнөх жилээр Ямачиг ерөөсө харахыг хүн бол дэлхийн нийтээр хүсэж байсан. За тэгээд Blake Griffin бас энэ цувралд айгүй сайн тоглосон юм билээ. Team Duncan-ыг бол нас бол хурд дийлүүрхээ тий. За хоёрдугаар шатнд бол эхний 3 тоглолтод бол биш эхний 2 тоглолтод Крис Пол оролцоогүй мөртлөөсөө 1-1 гэсэн амжилттайгаар Houston Rockets-ыг бол хожиж эхэлт давмгааллаар эхлүүлсэн. Тэгээд талбай дээрээ зурж очиж 2 хожоод 3-1 гэсэн байдалтайгаар бол 5 дахь тоглолтод оролцож байгаа. 5 дахь тоглолт нь бол яг хуу Houston Rockets одоо тухайн үеийн Houston Rockets James Harden MVP төвшөнд ирсэн. За Dwight Howard жоохон унж яваа. Тэгээд Ryan Anderson, Josh Smith Trevor Ariza, Patrick Beverley гэх юм хамгаалтыг шиддэг хүмүүс байгаа байхгүй тий. Тэгээ нэг лобоор авдаг 2 төвтэй. Тэгээд яг 5 дахь тоглолт нь бол хожигдоо. За 6 дахь тоглолт нэр Clippers хожоод ерөнхийдөө түүхэнд анх удаага одоо NBA-ийн бүсийн финалд гарч үзэхэнтэй гэсэн чинь 4-р үе хүртэл бол тэр тоглолт ер нь ойлгомжтой харагдчихсан. Ордид оноогоо хожиж идэг тоглолт шүү дээ. Тий. Тэгээл ерөөсөө 4-р үеэс эхлээл
Houston Rockets гол нь 4-р үед James Harden тоглоогүй шүү. Тоглоогүй харин. Тийм. Жилийн суулгач Kevin McHaleтэй угаасаа асуудалтай байсан тий. Тэгсэн чинь зүгээр Josh Smith, Corey Brewer за тэгээ нэг нь хин байлаа те. Trevor Ariza энэ гурав гарч ирэл өрсөн машин. Ер нь ялангуяа одоо сэлгэнээс Josh Smith, Corey Brewer хоёрыг тэгс сайн тоглоно гэж ерөөсөө мэдээгүй. Бүр ингээд тэр хоёр чинь ингээм хамгийн муу шидэгчтэй нэг шүү дээ лиг нь. Тэгсэн чи ерөөсөө алдгаа мэдгүй шидсэн шүү дээ. Тэгээд өөрсдөө Clippers өөрсдөө товтгоход маш муу гэдэг. Ерөөсөө амар өнхайгүй тоглоод тэгсэн чи нөгөө талд Josh Smith, Corey Brewer хоёр чинь бүр. Terrence Jones гэдэг бас нэг солгоо PFP-сэн. Тэр залуу бас айгүй сайн тоглосон юм байна. Тэгэд Clippers нөгөө талд ингээд товтлогоо ингээд хит ойлгомжтой болоод ирцэн те. Заавал pick and roll хийх гээд. Тэгээ нөгөө DeAndre Griffin хоёрыг чинь ингээд нөгөө нэг Dwight Howard хашаа зогсож оноо авч чадахгүй. Тэгээ CP чинь бол ингээд бүтэн нэг тоглолт ингээд товтлогоогоор чирээд явдаг хүн биш. CP-ийн тоглолт нь бол 31 оноо аваад хийдгээ хийцэн баг. Тэгээд сэлгээнийхэн бас муу байдсан те. Оноо одоо салгах тал дээр гих мэдчлэн тэгээ 6 дахь тоглолтод чөөглөж хожигдоод 7 дахь тоглолтод бас талбай дээр нь очиод бараагүй. Тийм амар чөөгнөөс сэргэлт аваагүй. Тэгээ энэ жил ингээд харамсалтайгаар бол дахиад Clippers 2 дугаар шатнаас 7 дахь тоглолтод энэ бол үнэхээр одоо нэг бас NBA-ийн түүхэнд бас дээгүр орох хамгийн том одоо чөök буюу одоо хамгийн одоо том хожигдол тийм 3-1-ээс одоо байруулчихж байгаа байхгүй давхар энэ зуралтаа. За улмаар зундаа бол баг бол жоохон шинжилэлт хийгээд Matt Barnes-ыг явуулангуудаа хэнийг авсан. Wesley Johnson-г л авчирсан. 3&D тоглогч те. Тэгээд Paul Pierce байсан. За нөгөө нэг актер тоглоод байсан Josh Smith-тэй авчирсан. Тий. Josh Smith за тий. Дууддаг те. Тийм тэгээд Lance Stevens-ыг бас авсан. Нөгөө нэг амар зураг өгдөн шүү дээ баахан. Тэгээд энэ жил Clippers ер нь алхандаа өнгөрсөн жилийн алдаагаа. Тэгээд гол нь юм туршлагатай бас одоод байгаа байхгүй. Тий. Тэгээд Clippers ерөөсөө үлрэлийн ихнээс айгүй муу ихлүүлсэн л тээ. Миний санджахаагаар. Тэгээд тухайч бас нөгөө нэг Black Griffin одоо багийн нэг дотоод бас нэг зөрчил мөрчил гараад юу тренерээ нэг зохиж мөхөд ер нь нэлээд бас жоохон дотоод нэг нэлээд зөрчил гардаг ийм багийн хувьд. Баахан асуудалтай болоод энэ үлрэл ерөөсө 35 тоглолтод л орсон байгаа байхгүй. Griffin. Тэгээд үлрэлийн амжилт ер нь гол угсаа оноод өгсөн шүү дээ. Үлрэлийн амжилт жоохон тааруу гараад энэ үлрэл 4-өөр гарч ирсэн. За улмаар бол 1-р шатыг бол ерөнхийдөө бол даавна гэсэн хүлээлттэй байсан ч гэсэн эхний 2 үлээ 3 дахь тоглолтод Blake Griffin гараа гэмтээчтэй. Энэ 1-р шат нь нөө Lamarcus Aldridge явцсан Portland Trail Blazersтэй тоглож байгаа байхгүй. Тэгээд Chris Paul яг дараагийн тоглолтод гэмтчихэж байгаа. Тэгээд Portland ерөнхийдөө бол энэ цувралт бол 6 тоглолтод очсон. Тэгээд Black CP2 байхгүй. Мэдээж 2 шилээд олж байхгүй тий. Ямар ч боломж бол байгаа. Oster Rivers-ийн баг болсон. Тий. Тэгээд Portland бол 1-р шатаа даваад гараад ирж байгаа. Тэгээд энэ жил дахиад Clippers байхгүй. Ингээ бүтэл. За дараачийн үйлрэлт нь бол ерөнхийдөө тоглогчид бол формтойгоо ирсэн. Энэ жил бол DeAndre Jordan All NBA 3 дугаар багт нэрлэгдэхийн хажуугаар All Star болсон. Clippers-с сонгогдсон 6 All Star. CP Blake хоёр үйлрэлт бол жоохон гимтэлтэй тоглосон. 51-31 амжилттайгаар. Тэгээд Jamal Crawford бас сэлгэнээс сайн байсан. За Luke Mbamute, Raymond Felton, Wesley Johnson гэх тээ. Paul Pierce-ийн бас сүүлийн үйлрэл. Энэ үйлрэл нэрээ Diamond Stone бас 7 тоглолтод оролцсон юм байна. Монголд ирсэн. Diamond Stone. Тэгээд 1-р шатанд бол Utah Jazz-тэй тоглосон ч гэсэн бас 7 тоглолт. 7 тоглолт гарч гол нь Blake Griffin 3 дахь тоглолтод гэмтчихэж байгаа. Chris Paul тэг ганцаараа 7 тоглолт хүртэл уулан чирсэн. Тэгээ 7 дахь тоглолтод яалтчгүй Utah Jazz тухайн үед чи Rudy Gobert те, Gordon Hayward те, Derek Favors те. За холбогч төр чи юм байлаа. Ricky Rubio болов яалаа. Магадгүй тийм баг шүү. Тийм. Айгуу нэг дөнгөж өсч гарч ирж исэн баг байсан шүү дээ. Тэгээд энэ цувралд болож холбогч төр George Hill байсан юм биш үү? Тэгээд Joe Ingles, Rodney Hood гэдэг бас ер нь дайггүй баг. Тэгээд Utah Jazz ингэснээр 7 тоглолтод хожигдоод тухайн зундаа ер нь энэ баг задлахын тодорхой болж. Одоо тэгэл ер нь энэ баг цаашдаа амжилт үзүүлэхгүй нь бол тодорхой болоод Chris Paul-ыг тухайн зун нь бол явуулж байгаа Houston Rockets руу тийм ээ. Одоо Patrick Beverley, Lou Williams гэл баахан драфтыг Montrezl Harrell-ээс хэлж байгаа шүү дээ. За тэгээд тэр үйлрэлт бол Clippers бол амжилт үзүүлээгүй дараачийн үйлрэлт нь. Өсөө Blake Griffin-ийг чи яла энэ үйлрэлт биш. Тэр чинь нөгөө нэг юу 2017 оны 17 оныхын 100 Paul-ыг явуулчаад Blake Griffin-тэй сонголт хийсэн тийм. Сонголт хийж байгаа.
Тэгээд мань үний чинь бүр ингээд чи манай багийн одоо хамгийн шилдэг тоглогч те. Бараг түүхэнд хамгийн шилдэг тоглогч. Энд одоо Жерсигээ мөнгөлүүлнэ ингээд баахан санган тархийг угааж хагаад 6 сарын дараа өвлийн солилцооны сонхоор сольждаг санагдаж байна. Тэгээд мэдээж Detroit Pistons руу солигдож байгаа тийм ээ. Тэгээд мэдээж тухайн зун бас JJ Redick явж байгаа. Jamal Crawford явж байгаа. Тэгээд ер нь одоо энэ ганц баг хин үлдэж байгаа. DeAndre Jordan үлдэж байгаа шүү дээ. Хоёулаа нөө юуг мартцсан юм шүү дээ. 16 оны 100 билүү. DeAndre Jordan-ы нөө алдарт түүх үүдэн шүү дээ. 16 оны 100 чинь DeAndre Jordan уулын Dallas-тай бүр гэрээ хийцэн гэдээ бүр юм зарлагдсан байсан тий. Тэгсэн чинь энэ нөө нэг CP гэлтгүү одоо нөө бүх JJ тийм бүгд багийнхнаараа очоод тэгээ Dallas-ынхнаас нөө холбоогийн таслаад тий. Гэрээс нь гарахгүй гэдэг ингээд сандал мандал тавьсан. Тэгээ багтаа буцааж авч үлдчихсэн дээ нөө DeAndre Jordan-ы алдарт мөрөлт. Тухайн жил болж илаа шүү дээ. Тухайн өстө амар юм болчихсон тий. Тэр үед нэрээ Twitter арай ашигладаг. Twitter дээр бол бөөл юм болчихсон сурагтай юм билээ. Тэгэж авч үлдээд харамсалтай тэгээд 2 од нь ирэх үлрэлтэн тэгээд бэртэлтэй байж таарад. Нэрд авч чадаагүй. Тэгээд DeAndre Jordan ч 18 билүү 19 оны зундаа явдаг санагдаад байна. Тий, тэгээд нөгөө өмнө нөгөө явах гэжсэн Dallas руу явдаг. Dallas руу явдаг тий. Тэгээд DJ ер нь уналт эхэлсэн шүү дээ тий. Тэгээд Blake Griffin-ыг болохоор өвөлдөө болохоор Tobias Harris, Avery Bradley хоёроор сольж исэн юм байна. Тэгээд ингэснээр бол одоо бидний мэддэг Lob City era бол 18 оны үлэрлаар ерөөхдөө бол дуусж байгаа. Тэгэд би чамаас асуултаа энэ баг яавал авраг авах байсан бэ? Одоо юу гэдэг тоглогчдын талаас харъя л да. Чи Крис Полыг жишээлбэл одоо багийн ахлагчийн дүрээр авраг авах тоглогч байсан гэж боддгоо эд үйт нь. Би уул нь боддог, одоо ч боддог. Зүгээр энэ багт жоохон газ эзний асуудал тэгээд хотын хараал гэж. Хотын хараал, гэмтэл бэртэл тэгээд одоо нэг л тийм ерөөсөө яг тийм өчлөг нь бүрдээгүй. Ерөөсөө бүрдээгүй. Тэр одоо хоёр тэр чөк. За эхнийх нь бол мэдээж Крис Поли өөрийнх нь одоо алдаа байсан тийм. Одоо хитрхи ухаалаг хандах жагаад тэр бол бөмбөг алдчихсан шүү дээ. Зүгээр барай зогсчихсан бол алдаа байхгүй. Тэр дараагийн тэр Houston Rockets-ийн эсрэг одоо тэр 6 тоглолтын тэр 4-4 үе бол бүр юм арчаагүй байхгүй. Энэ бол түүхэнд үлдэхээр тийм тоглолт байхгүй. Нэг үед яалаа баг 40 баг 50 он алдчихлоо. Зүгээр хаардангүй Houston Rockets гэж бодлоо. Тэгэхээр яг уу маш гоё үзүүштэй гоё багч гэсэн ингээд бүсийн финал гарч ирээгүй гэдэг утгаараа яг уу авраг авахгүй л байсан баг. Хэрвээ жоохон тэр Аз эзний юм магадгүй байсан ч гэсэн цаашаага бүсийн финал гэдэг том хоёр шат бүтээж байгаа байхгүй. Одоо жишээлбэл одоо Лебронтой тоглоно шүү дээ тэр чи. Одоо айлч цаг үед гарсан Лебронтой тоглоно шүү дээ. Каус юм уу Майамитэй те. Тэгэхээр бас сонирхолтой. Одоо жишээлбэл за тэгвэл Blake Griffin-ийн хувьд чиний хувьд ямар үнэлэмжтэй гэдэг одоо Blake Griffin бол All NBA 1-р багт хүртэл нэрлэгдэж явж байсан. 2-р багт нэрлэгдэжсэн тийм. Би санаас 3-р байранд орж ирсэн ингээ тийм. Тэгээд айгүй ингээ тоглолт жилээс жилд бол тоглолтоо сайжруулчихсан. Ганц дутагдaltaй юм өстой хамгаалтанд бол элит хэмжээнд бол байж чадаагүй. Тэгээд Blake-ийн хувьд бол мэдээж анх орж ирэхдээ л маш тесрэлттэй бүр ингээл амар тийм тесрэлттэй тоглогч байсан. Тэгээд жилээс жилд шидэлтэй маш хурдан сайжруулсан. Ер нь 3 шидэгч болсон юм шүү дээ. Ер нь зүйлдээ бүр мэрэгжлийн шидэгч болсон байсан юм шүү дээ тий. Тэгэхээр яг тоглооны бол үнэхээр сайн тоглож байсан. Тэгээд Крис Болтой бол маш гоё зогцдог тий. Тэгээд өөрөө сүултээ дунд дээр бөмбөг аваад ингээд найруулах гэдэг болсон. DeAndre Jordan л нэгээр хайчин тий. Тэгээд ер нь л яг маш сайн тоглогч байсан. Гэхдээ одоо тэгээд бас яг тийм ялагч тоглогч бол бас байж чадаагүй л гэдэг дуслаа тий. Харин би болохоор харахаар уулын ингээд яг нэрнүүдийн харахаар болох ч гэсэн яг ингээд CP-гийн хажууд нэг power forward ах нэг юм яагаад гэдэг одоо пикнер болоос өөр сонголтгүй болдог ч юм уу. Плей-оффт яг юм найдвартай товтлогоо болчдаг. Дээрэс нь Griffin жоохон нэг тийм serious тоглогч биш байсан юм шиг санагдаад байна. Жоохон одоо Devin Booker-тэй бол сүүлдэн дараа нь мань финал гарч байгаа шүү дээ. Жоохон Booker шиг юм шадрун ч юм уу. Жоохон өөрөөсөө юм юу гэдгийг те товтлогооны санаачлага илүү байсан бол гарах байсан болов уу гэж боддог доо. Тэгэд бас уртлын шугамын хамгаалт хэцүү. Одоо CP хэдийгээр эд үедээ элит хамгаалагч байсан ч гэсэн хажууд нь JJ Redick байгаа байхгүй юу? JJ Redick байсан тийм. Жишээлбэл тэнгүүд одоо Russell Westbrook ч юм уу Steph дээр ингээд хамгаалагч одоо хэцүү болчиход байгаа. CP өөрөө одоо бүтэн тоглолт дагна гэж байхгүй шүү дээ. Тэгээ дээрэс нь бас нэг жоохон тийм удаан баг бол байсан. Нөгөө хагасдалбаад их тоглолдог. Тэгэхээр яг тухайн үед ч нөгөө нэг Stephen Curry гарч ирэл ер нь лигийн оронгоор нөрсөлж байгаа юм байхгүй тий. Тэгэхээр нэг жоохон удаан баг бол байх нь бол байсан тий.
Гэхдээ эд үеийн Диандре Жордан одоогийн Диандре Жордан шиг бол байгаагүй шүү. Тий. Одоогийн одоо энэ Жэйлен дүүрэн шиг л байсан шүү дээ. Ер нь довтлогооны хуваар одоо лигийг дандаа тэргүүлдэг. Тий. Лигийн нөгөө түүхэнд ордог 71% довтлоготой дуусгадаг. Тэгээ самбар блокоор ерөөсөө дандаа өвлөрлийг тэргүүлдэг гэдэг. Айгу уулын ингээд нэрсийг харуулгаа. Тэгээ Жэжер Редик хилжиждэг. Жамал Крофорд сэлгэнээс Мэтт Барнс те Джеред Дадлиг гэх мэтчлээ ингээд гой нэрсүүд байсан. Тэгэл одоо ингээд 2012-с 17 оны хүртэл ингээд дандаа 50-с дээш хождог байсан. Тэгэхээр 50-с дээш хождог гэж юу нь элит баг гэсэн үг шүү дээ. Тэгэд Clippers нэрээ яг тэр үеэсээ хоошоо ерөөсөө 50-с доош хувийн амжилт үзүүлээгүй явчих юм билий. Бас сонирхолтой. Nice. Тэгэд ер нь бол сүүлийн хэдэн жилүүдэд хамгийн их хожил авсан франчайз мөртлөөсөө одоо хүртэл авраг авч чадаагүй байсаар хагаад ер нь дуусах шинжтэй шүү. Тэгэд улмаар бол 18 он 19 онд бол Clippers-ийн шинэ 90 үеийг шууд эхлүүлсэн шүү дээ, тий. Kawhi ирэл, Paul George ирэл. Тэгээд одоогийн Tyronn Lue-гийн Clippers-ийн 90 үе бол эхэлсэн. Steve Ballmer-ийн тий. Steve Ballmer одоо нөгөө тухайд хин нөгөө юугаа өөрт ажиллаа өгөөд 2 тэрбум доллараар авдаг санагд. Тийм бас нэлээд шууган болсон шүү дээ. Donald Sterling-ийн дараа. Тий. Тэрэн дээр бас яриаг үлдээсэн байсан байх шүү. Тий. За тэгээд бид хоёр өнөөдөр Lob City буюу тухайд нэлээд биднийг бол байлдан дагуулж байсан. Яг бидний үеийн Golden State-ийн өмнөх одоо Golden State гэх юм уу? Юу гэх юм? Арай өмнө нь гарч ирсэн арай гоё баг тий үзүүштэй тий. Үзүүштэй хайлайт өвлдүүлдэг. Тэгээд гой тоглогчтой, Doc Rivers-тэй, хүлээлттэй. Тэгтээ Doc Rivers-тэй. Хүлээлт өндөр тэгтээ Doc Rivers-тэй. Энэ сонирхолтой багийн тухай бид хоёр бас хөөрнөж одоо ярилцлаа. Retro NBA болондоо ярьлаа. Тэгээд та хэд бас дараа нь өөр ямар одоо авраг аваагүй те. За авраг авсан багч хийж болно шүү дээ. Авраг авсан багийн 90 үеийг эрүүлмээр байвал доор гоё комент хэсгээр бичээрэй. Тэгээд дараагийн дугаараар уулзлаа. Peace out. Тэгээд Lob City-гийн фэнүүдээ байвал энэ бичлэгийг заавал үзээрэй гэж хүсэж байна. За баярт.